Давадурч, Экше, Нефи, Дам, Батым нарындырыг Баатруудын гигин уйлис, социалисту төрүүлси хан түүхэн мөнх турсагдах болно. Түүх давтагдаж үе боловч адил төстэй түүхэн үе явдлууд байдаг. Өнөөдөр манай улсын хэдийн ойролцоо халуун дэвсэг хангийн уулж байгаа Маогийнхэнд халахын гол Баятаг богд хоёр нэгэн их түүхэн учир удагыг өгүүлэхгүй байна гэж юу? Мянган 1945 он бол дэлхийн улс төрний түүхэнд чухал орой хэлдэг юм ам байгаа. Яагаад гэвэл бүтэн 6 жил үргэлжлэж дэлхийн 5 төвийн 3-ыг нь хамарч нийтдээ 50 сая хүний амнасыг бүрлэгсэн тэр аюултай дажин дарагдаж дэлхийн улс төмөн хүсэл мөрөөдөл болсон энэ хамгаалан байдалд эргэж орж байгаа ийм үе байгаа. Зөвлөлт холбоот улсын дэвсгэр хүчний шийдвэрлэх оролтойгоор Японы милитаризмыг бод нэргснээр дэлхийн 2 дугаар дайны эцсийн голом тусдагдсан гэдгийг хэн бүхэн мэдэх юм аа. Энэ ариун дайнд зөвлөлтийн баатарлаг улаан аримтай мөр зэрэгцэн оролцож дайнанд орж дархан цулаан мандуулж эргэж ирсэн манай зэрэгүүд их хоорондоо инх тайвныг авчирсан юм. Ингээд манай оронд инх тайван байгуулалтын үе эхэлсэн юм аа. За бүгд найрамд Монгол ард улс инх тайван үеийн одоо бүтээн байгуулалт шилжсэн явдал бол өөрийн зарим онцлогтой байдаг. Бусад улстай жишээлбэл зөвлөлт холбоот улстай харьцуулахад тэр дайнд дэвтэрч үйдсэн улс ардын аж ахуйг сэргээн босгох зорилт манай оронд тавигдаагүй. Харин дайны үеэс болж авч явуулсан зарим онцгой арга хэмжээнүүдийн одоо системийг хадаж өөрчлөх, дайнаас болоод биелүүлж чадаагүй зорилтуудыг нөхөж биелүүлэх ийм зорилтод манай тавигдаж байсан. Ингээд манай орон инх цагийн бүтээн байгуулалттай шилжсэн явдал бол социализм үндэс байгуулах үйл явцыг цааш хурдсгах, ард түмний материалын аж байдлын хэмжээг одоо цааш улам тусалдаггүй дэвшлүүлэх, манай хөгжлийн шинэ үетэй холбоотойгоор гарч ирсэн нийгмийн эдийн засгийн бусад зорилтуудыг амжилттай шийдвэрлэх ийм боловсрол одоо манай ард түмэнд болгосон юм аа. Москва, Кремль 1944 оны 2 дугаар сарын 27. Энэ өдөр бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлийн социалист бүгд найрамдах холбоот улсын хооронд найрамдлах харилцан тусах гэрээ, эдийн засгийн соёлын хамтран ажиллах хэрэгцээр байгуулсан. Гэрээ хэрэгцээтэй бүгд найрамдах Монгол ард улсын нэрийн өмнө төлөөлөгчдийн тэргүүн ерөнхий сайдчаа үүсгэн. Зөвлөлт холбоот улсын засгийн газрыг төлөөлөн гадаад улсын яамны сайд Молдовнаар гарын үсэлзүүлсэн. Зөвлөлт Монголын найрамдлах харилцан тусах гэрээ нь тус хоёр орны хооронд 1934 онд байгуулагдсан харилцан тусах протоколын үндсэн зүйлийг нотлон тусгаж, хоёр улсын болон алс орон дахины олон улсын инх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалж баттгах чухал хүчин зүйл болсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Ардын хөлс замын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэдэн бол болон манай нам төрийн зарим өдөрдөгчид оролцсон. 1946 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн төв талбайд Женжингс Хватрын морьтой хөшөө бослоо. Энэ хөшөө хайлж утсан их жолоодогч дон дөрвөлж уссан дурсгал төдийш хатан гэрээсэлдэр нь бүтээх ёстой үйлдвэрийн агуй хий сүрж явахлан үнэн мөнийг хонхоглож байлаа. Бидний улс ив сандааны нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг дэргэдэн хөдөлгөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаар үгүй болж цэнгэлийн мандайг олж уулахыг дан ганц бидний сэтгэлийн чин зэрэг мэдмээ. Улс хөлсөгийн 25 жилийн өмнө бүгд найрамдах Монгол улсын албан цэргийн ерөнхий жинжин маршал Чэвсэн Монгол Ардын хөлс замын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сэдэн бол Прокуратурын тэргүүлэгчдийн дарга партизан Бомсин Японы эсрэг дайнд өөр байгалийн фронтын командсан олж манжуулдах зэрэг дайны үйл ажиллагаанд гарамгай үүрэг гүйцэтгэсэн зөвлөлт холбоот улсын маршал Родион Яковлевич Малиновский өхөл бэрхшээлийг хамтран сөрж дайны хүнд өдрүүдийг нугасны хандраа бид ингэж амд сайн нөхдөйгөн мөр зэрэгсэн хөөрөлдөж хөл нийлүүдийн алхалж улс хөлсгөлийнхэн 25 жилийн орон их баяр наадман тэмдэглэж байна. Ард түмэн баярлж байна. Тийм ээ. Бид баярлах хэрэгтэй, баярлах ёстой байсан. Японы милитаризмыг дэвсгэрэн даралцаж, хятадын өнгөл зүлгийг төрийнхэн тус гар байтал, ардынхан эрхэ чөлөөний үннээрний цаасан манай хүн ард
ингэж баярлах хэргийг өөрсдөө байлдан олсон юм. Жагсагчдын сүр түрээн бүх цоллох гайхамшигын ёслол мэрэгэн храваачдын игшигтэй яруу дуудлага хүүхдийн цэнгэнсэн гин голол уянга зэрэглээ татуулан игшээлих уртын сайхан дуу наадамчдын баяр хөөр эдэг бүхэн байс наандарч тусгаар дөхнлөн баталсан ард түмний маань дуу хоолой энхийн хөдөлмөрөн бэлэгдэн төрсөн ерөөд магтуу байлаа. Өндөрлөө. Монголын ард түмнийг авгайг бүтээн байгуулалт тэн хөдөлмөр хүлээж байлаа. Ленийг санаачлагч нэрлсэн Сухотив Монголын ард түмний хувьд бүх нийтийн бараг өдөр тутмын ариун цагаан хөдөлмөрийн хэсэг нь болж байлаа. 1945 оны Японы эсрэг дайнд улс ордын жихүй 200 сая гаруй төгрөгийн гарц хохирол учирсан бөгөөд дайны өмнө Японы милитаризмын халдлага өнгөлцөлгийг эсэргүүцхийн тулд бөгөөд наримдах Монгол ард улс олон жилийн турш төсвийн 50 гаруй хувийг батлан хамгаалах хэрэг зориулж байлаа. Өнгөрсөн дайнаас манай эдийн засаг төлдөөсөн шарх сорвиг ард түмний нэр хичээнгүй хөдөлмөрөөр эдгэх ёстой байсан. Хөрөнгөтний зарим ноёд их орны минь зөрөгсөлд болсон нийслэлийн хөгжил дэвшилийг батламжилж байсан. Нью-Йорк, Токиогийн тэнгэр багамсан барилгууд шиг барилга манайд үгүй байсан. Гэвч болор цонхны цаан ноёд хатагтай нарын цэнгийн хатах тэр байшингуудын гэрэлд өвчин нэмгэг өлсгөлэн ажил үйлдэлс болж тарчлан шандах тийм хөв техниктэй хүмүүс манайд үгүй байлаа. Тэгээд ч соён бутгон дорон явж соён мэт нар цацраас ирээдүйн дархлан бүтээн гэж бид тэр ноёдод хариулсан. Тийм ээ. Дэвшин шингэд Азийн цагаандаг нэгж мөдхөн нэрбэгч болсон төрөлх хотын маань ирээдүйн дүүсрэг бидний зүрх сэтгэл ухаан бодолд тэр үед ч ив тод байсан шүү. Энэ Субботникоос хойш 1-2 жил өнгөрөхөд Субботник хийж байсан яг энэ газар улсын хөгжимд драм театр зэмбэрэн болж Субботникчдын зарим жүжиг тоглож зарим тэр жүжигийг үзэж байлаа. Тэрэндээ эчин хордоо чимэд усар нарын зохиол Хатан Баатар магсарж өг жүжиг. Айт нөхдөө манай Монгол улсын тусгай дотн ярахын төлөө байлцсан түүхэн тэмдэглэгдэх эрс шийдвэртэй цаг болжээ. Та бид нэрэн алтан үсгээр тэмдэглүүлэх мөнгө баатууд болох завшаан тохиолдлоо. Эх орны хаанерийг гутаахгүй сайн хүүхдүүд нь болохыг тангаргалъя. Улс ордын ажихын гол салбар мал ажихыг ардын ажихны хувийн санаачлагыг өрнүүлэх үндсэн дээр хөгжүүлэхэд хувьсгал дуралдаан гарам гайвар гүйцэтгэдэг. Нэг гэрийн 2 хүн, нэг хотны 2 айд, нэг усны 2 хот, нэг сумын 2 баг хувьсгалч ёсоор хоорондоо уралдаж байлаа. Уралдаанаар төлөөлөн болж, уралдаанаар ургац өндөр болж байлаа. Он төрөвтэй ажилласан тэргүүний аймагуудад намын төвхрөөс айлын зөвлөлийн шилжин явуулан туг 27,000-аас 100,000 төгрөгийн шагнал олгож явуулсан.
Үнийн сүмийн 1946 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дугаартан их орны майны нутаг дэвсгэр дээр нэг бус жилиг авгаа төмөд явдлын ихийг тунхаглан зарлаа. Анх дугаар 5 жилийн төлөвлөгөөний төслийг хэрэгжиж батлах. Намын 11-р их хурлыг өгтөж, улсын хуулийг үйлдвэрийн хамт олонны өрнүүлсэн хойсол турал даамыг манай яруу албарт ажилчин энгийн бус төлөөлөгчид уухайдан түргэв. Манай нам төрүүлж бойжулсан эдгээр залуу ажилчин энгийнхэн халуун төхийг өгсөн дэмжиж, намын 11-р их хурлын нэрмжит хойсол турал даам болон явуулах тухай тогтоож гаргав. Мянган 947 оны 12 дугаар сарын 8 Монгол Ардын хойсол намын 11-р их хурл бүгд наримдах Монгол Ард улсын ерөнхий сайд маршал Хойс Монгол Ардын хойсол намын төвхрооны сайдын мэтгэл тавьж хоёр их хурлын хоорондох өргөн цараатай түүхэн үйл явдлын учир холбоотлыг нэгтгэн дүгнэв. Дэлхийгч дэлхийн 2 дугаар дан милитарист Японы эсрэг зарласан дан ялалтаар төгсөж энэ хүн дэврэх үе Монгол зөвлөлтийн ах トゥ угийн наримдал шалгагдан гарнаглаа гэж заалаа. Их хурл Монгол Ардын хойсол нам бүгд наримдах Монгол Ард улсын засгийн газрын баримтаж ирсэн улс төрийн шугам явуулсан практик үйл ажиллагаа зөв байсныг самд нэгтээ сайшаажээ. Монгол Ардын хойсол намын 11-р их хурл бүгд наримдах Монгол Ард улсын улс төрийн ажихүй соёлыг хөгжүүлэх анга дугаар 5 жилийн төлөвлөгөөний төслийн тухай Монгол Ардын хойсол намын төвхрооны 1-р нарийн бичгийн дараа нөхөр Зэтэн болон ихтгэлийг сонслоо. Нөхөр Зэтэн бол ихтгэлтэй их хурл малын тооцоолгыг нэмэгдүүлэх аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийг 1947 оны хос 1952 онд 98.8% өсгөхөөр тавьж байна гэж мал сэргийн тогтолцоо нэмэгдүүлэх ашиг шимийн дээшлүүлэх явдал бол 5 жилийн төлөвлөгөөний тэргүүн зэрэг мөнгө юм. Их хурл анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний хяналтын тоог батлаа. Бид социалист ажихүй хувийн өмчөд жижиг таварын ажихүй хоёр зэрэгцэн оршиж жижиг таварын ажихүй занхлаж байсан нийгэм эдийн засгийн төвхтэй эгзэгтэй нөхцөл эдийн засаг соёлоо хэдийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх анхны зөрөгтэй том алхмыг ингэж хийсэн. Ард түмэн намынхан түүхэн шийдвэр төлөвлөгөө 5 жилийн зорилтыг өндөр ухамсар өрнөн ихтэйгээр бүлээн авлаа. Анх дугаар 5 жилийн анх дугаар оны анхны өдөр 1948 оны 1-р сарын 1. Төлөвлөгөөт 5 жилийн майнаараа баяр дууштай байлаа. 5 жилийг бүтээж бүрдүүлж байгаа 1825 өдрийн анхны тэр өдөр Налайхан муурхан хайнзан Никовын нарын өдөртсөн бригад өдрийн нормоо 12 дахин давуулж биелүүллээ. Анхны өдрийн төлөвлөгөө 300-аас 500 хувиар биелүүлсэн second бүхний өдрийн ажилчин Шарав алга. Эсгийлийн өдрийн ажилчин Самсрын Бонцог янтан Самсрын Камрин заводын ажилчин Амгалан Санжа Мэблийн өдрийн ажилчин Бонцог 7 дугаар артилийн ажилчин Чойгон 14 дугаар артилийн ажилчин Сандагдорж Сэргийн гар өдрийн ажилчин Цогзо Шаадсан варны өдрийн ажилчин Яндан Чимэт Ямин цэхийн ажилчин Яндан Даржа Олимпийн цэхийн ажилчин Макса Манчор Эренцэн Загадгай мэдээний нэвтрүүлэгч Дамб Нацагдорж Дулманар болон эдний жил мянган ажилчин гараандан гаргасан идэвхтэй сар бололгүй явсаар бариандан хүрч намаас тавьсан төлөвлөгөө төрөлтийг бүхэлдэн биелүүлэх давуулан биелүүлэхэд түүхэн мөр гүйцэтгэсэн. Түүхэн гэдэг том үгэнд тэр болгон үйл явдал тэр болгон хүн таацдаггүй боловч манай өнөөгийн аз жаргалын үрийг суулгацсан эдгээр хүмүүс чухам хүү түүхэн үйлс бүтээсэн. Социалист хөтөлбөрийн тодорхой чөлөөгөө жуулсан сангийн аж ахуйнууд 5 жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх хөтөлбөрийн хөдөө нутагт хошуучлаа. Энэ бол